За өнөөдрийн хичээлээр бид ногоог дулааны боловсруулалтанд оруулах, чанах, шарах, хайрах, хуурах, хоол хийх үед шинэ тэжээлийн бодис нь хадгалагддаг уу гэдэг талаар ярилцсан. Хүнсийн ногоо бол төрөл бүрийн амин дэм, эрдэс бодис, фитохимийн бодисууд, антиоксидант зэрэг хүний биед ашиг тустай маш олон бодисоор баялаг байдаг. Гэтэл энэ шинэ бодисууд дулааны боловсруулалтын явцад хадгалагдаж үлддэг үү гэдэг сонирхолтой асуудлын талаар ярилцъя. За түүхий байх үед ногооны бүрхүүл болон хальс нь эдгээр шинэ бодисыг хадгалж байдаг. Гэтэл угаах, цэвэрлэх, хальслах, за тэгээд болгох гихчлэн олон үйл ажиллагааны явцад шинэ тэжээлийн бодисууд тодорхой хэмжээгээр алдагддаг. Үүнд хүчил дөрвч, гэрэл, орчны температур зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг. Жишээлбэл ногоог хальсаж хэрчээд олон цаг байлгахад шинэ бодисууд нь алдагдаж, өнгө, үзэмж, амд чанар нь өөрчлөгддөг. Үүний шалтгаан нь ногоонд байдаг зарим фермент, амин дэм, антиоксидант бодисууд агаар дахь хүчил дөрвч болон гэрлийн нөлөөгөөр уралд ордогтой холбоотой. За үүнийг алимны жишээнээс харж болно. Тиймээс ногоог хальсаж хэрчсэний дараа удаалгүй шууд хоолнд хэрэглэх нь зүйтэй. Эсвэл хальсаж хэрчсэн ногоог агаар орохгүйгээр савлаад харанхуй сэрүүн орчинд төр хугацаанд хадгалж болно. Ногоог дулааны боловсруулалтанд оруулах явцад өндөр температурын нөлөөгөөр ногооны эслэг зөөлрч, ходоод гидсэнд хялбар задарч боловсрч хоол боловсруулах ажиллагааг хөнгөвчлөдөг. Гэвч зарим шинэ бодисууд ялангуяа амин дэмүүд тодорхой хэмжээгээр буурна. Шинэ бодисын алдагдал ногооны дулааны боловсруулалтын хугацаа их нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл чанж болгох хугацаанаас хамаарч ногооны амин дэмүүдийн агуулмж буурна. Тиймээс ногоог хэдий ч нэ богино хугацаанд болгоно хоолны шимтгийл төдий хэмжээгээр сайн хадгалагдаж үлдэнэ. За хугацаанаас хамаарсан шинэ бодисын өөрчлөлтийг бид энэ хүслэгтээс харж байна. Жишээлх юм бол амин дэмүүдийн дийлэнх нь ногоог чанж болгосны дараа эхний 5 минутанд 10% орчим нь алдагддаг. За 15 минутын дараа 30 орчим хувь нь алдагддаг бол 30 минутын дараа 60-аас 70% нь алдагддаг байх жишээтэй. За мөн ногооны шинэ бодисын алдагдал шанаж шарах температур их нөлөөлдөг. Ногоог хэдий ч өндөр температурт болгоно амин дэмүүд төдий ч алдагдана. Температураас хамаарч ногоон дахь шинэ бодисын агуулмж хэрхэн өөрчлөгдөхийг харцгаая. За хоол хийх олон аргууд байдаг. Чанах, шарах, хуурах, хайрах, их тусан шарах, шарах шүүгэнд болгох, гэрэлж шарах гэх мэтчлэн. За эдгээр аргуудаас аль нь хамгийн сайн шинэ тэжээлийг хадгалдаг вэ? За шинэ тэжээлийг хамгийн сайн хадгалдаг аргад ууранд боловсруулах арга ордог. Буцалж буй усны уураар эсвэл өөрийнх нь шүүсэн жигэнж болно. Жигэнж болгох нь чанаж шарахаас илүү шинэ бодисыг сайн хадгалдаг. Ялангуяа усан дуустдаг С болон Б-ийн төрлийн амин дэмүүдийн алдагдал хамгийн бага байдаг. Мөн ногооны байгалийн өнгө, амд, бүтэц сайн хадгалагддаг. Ногоо тус бүрийн онцлог хэмжээнээс хамаарч жигнэх хугацаа харилцан адилгүй байна. Навчит ногоог 5 минут орчим жигнэхэд хангалттай бол үндэс үрт ногоог төрөл хэмжээнээс нь хамаарч 15-аас 30 минут жигнэж болно. Чанах арга бол хамгийн түгээмэл хэрэглэгддэг арга. За ногоог хальсаж хэрчээд чанах үед усан дуустдаг шинэ бодисууд чанж буй шүлэнд их хэмжээгээр шилждэг. Тиймээс ногоо чансан шүлийг асгалгүй хэрэглэх нь зүйтэй. Шинэ бодисыг хадгалахын тулд ногоо чанахтаа дараах зүйлсийг анхаарна. Нэгдүгээрт ногоог аль болохоор богино хугацаанд чанахыг хичээх хэрэгтэй. Хоёрдугаарт нь ногоо буцалмагц галыг намсган зөөлөн галаар чанана. За мөн ногоо чанах үед тогоог байнга тагтаа байлгах. За ногоо чансан шүлийг хэрэглэх. Үндэс үрт ногоог хальстай бүтнээр нь чанана. За ногоог хуурч шарах арга бол хамгийн хурдан хугацаанд болдог. Ногооны шинэ тэжээл хамгийн сайн хадгалагддаг арга тооцогддог. За энэ арга нь маш богино хугацаанд дулааны боловсруулалтанд оруулж байгаа тул шинэ бодисын алдагдал бусад шарах аргатай харьцуулахад бага байдаг. Ингэж богино хугацаанд болгоход ногоо амтаа сайн хадгалдаг. Тийм учраас хоолны амт, өнгө үзэмж сайхан болдог. Шарлуун, хүрэн манжин, хулуу, төмөс зэрэг ногоог шарах шүүгэн шарж болгож болно. Ногооны гадаргууд тос түрхээд ногоог хийхийн өмнө шарах шүүгээ сайн халаагаад өөрийнхөө шүүсэн шарж болгодог. За энэ үед шарах шүүгэний температурыг зөв тохируулах хэрэгтэй. Хэд өндөр температурт шарвал ногоо шимтгийлээ алдахаас гадна өнгө үзэмжээ алддаг. За хэд нам температур шарах юм бол шарах шүүгэнд хэд удаан байснаас болоод бас ногоо хатах хандлагатай байдаг. Тийм учраас шарах температурыг маш зөв тохируулах хэрэгтэй. Дунджаар 200 градус орчим шардаг. Энэ аргаар болгох үед ногооны шинэ бодисын алдагдал харьцангуй бага байдаг бөгөөд ногоо сайхан амттай болдог. Ногооны шинэ бодис ямар аргаар боловсруулах үед хамгийн их алдагддаг бол? За их тосон шарах арга байна. За энэ үед ногоог өндөр температурт халсан тосонд хийж шардаг.
За ингээд халаас нь тосон шарж байх үед шинэ бодисууд их хэмжээгээр задарч алдагддаг. Тосон шарах үед хамгийн их алдагддаг зүйл бол ногооны амин дэмүүд байдаг. Тийм учраас ногоог болгоход их тосон шарах арга нь тийм тохиромжтой арга биш юм аа. Даралтын тогоонд чанах арга байна. За манайхан энийг бол түргэн буцалгагч гэж хэлдэг. За даралтын тогоонд чанах арга бол тийм сайн арга биш. Энэ үед ногоог маш өндөр температурт мөн нэмэлт даралтанд болгодог. За ийм учраас өндөр температур даралтын нөлөөгөөр шимт хичээлийн бодисууд ялангуяа амин дэмүүд их хэмжээгээр алдагдаж хоолыг шимт хичээлгүй болгодог. Хоол хийх аргаа зөв сонгож шимт хичээлийг нь хадгалж эрүүл мэндэ дэмжээрэй. Бидэнтэй хамт байсанд баярлалаа. Дараагийн хичээлээр хамтдаа шинэ зүйлийг сурцгаая.